Хүүхдэд зориулсан Библи танилцуулж байна. Бурхан бүхнийг бүтээх үед. Хэн биднийг бүтээсэн бэ? Бурханы үг Библиэд хүн төрлөختөн хэрхэн үүссэн тухай гардаг. Эрт урдын цагт Бурхан хамгийн анхны хүнийг бүтээж түүнд Адам гэдэг нэр өгчээ. Бурхан тоос шорооноос хүнийг бүтээж амиа амьсгалыг хамраар нь үлээж оруулахад хүн амьд оршигч болжээ. Адам Еден гэдэг үзэсгэлэнтэй цэцэрлэг олжээ. Бурхан Адамыг бүтээхээс өмнө гайхамшигтай зүйлсээр дүүрэн үзэсгэлэнтэй дэлхийн ертөнцийг бүтээжээ. Бурхан өдөр өдрөөр уул нурууд, хээр тал, анхлам цэцэгс, өндөр модод, гоёмсог үттэй шувууд, мөн амтад бал гаргадаг зүгий, цэнхэр халим, бас нойрмог дүн хорхоог бүтээжээ. Үнэн дээр Бурхан оршин байгаа бүгдийг бүтээжээ. Хамгийн ихэнд Бурхан бүх зүйлийг бүтээхээс өмнө Бурханаас өөр юу ч байхгүй байжээ. Ямар ч хүн юм уу, газар, эсвэл эд юмс байсангүй. Ямар ч гэрэл бас харанхуй байсангүй. Дээр бас доорч гэж байсангүй. Өчигдөр мөн өнөөдөр ч гэж байсангүй. Зөвхөн Бурхан л байжээ. Тэгээд Бурхан эдгээрийг бүтээжээ. Эхэнд Бурхан тэнгэр газрыг бүтээжээ. Газар нь ямар ч хэлбэр дүрсгүй үний гадаргуу дээр нь харанхуй бүрхэж байв. Тэгээд Бурхан гэрэл бий болог гэж хэлв. Тэгээд гэрэл бий болов. Бурхан гэрлийг өдөр харанхуйг шүн гэж нэрлэжээ. Өдөш болоод өглөө болжээ. Тэр нь анхны өдөр байлаа. Хоёр дахь өдөр Бурхан далай тэнгис нуурын усыг тэнгэрийн доор байранд байрлуулжээ. Гурав дахь өдөр Бурхан хуурай газар ил гараг гэсэнд тэр нь ёсоор болов. Бурхан мөн өв сургамал, цэцэг, үрт ургамал, жимсний модод ургаг гэсэнд ёсоор болов. Өдөш болоод өглөө болжээ. Тэр нь гурав дахь өдөр байв. Дараа нь Бурхан нар сар мөн хинч тоолж чадваргүй маш олон оддыг бүтээв. Өдөш болоод өглөө болжээ. Тэр нь дөрөв дэх өдөр байлаа. Далай тэнгисийн авраг амьтад болон шувууд Бурханы дараагийн төлөвлөгөөнд байлаа. Тав дахь өдөр тэрээр аврах том загас, бяцхан жарааха, урт хөлт тэмээ хяруул бас уран жиргээч шуудыг бүтээжээ. Бурхан газар дэлхий, далай тэнгисийг дүүрэг гэж бүх төрлийн загас, мөн тэнгэр газар далай дээгүүр нис гэж бүх төрлийн шувуудыг бүтээжээ. Өдөш болоод өглөө болов. Тэр нь тав дахь өдөр байлаа. Үүний дараа Бурхан дахин зарлиг буулгав. Тэр газар дэлхийн амьтдыг төрөл төрлөөр нь буюу таван хошуу мал, бүх төрлийн хорхой болон мөлхөгчд бий болог гэж хэлв. Тэр амьтдын дунд хүчит заан болон завгүй нөх хохогч минчнүүд байлаа. Дүрсгүй сармагчингууд бас болох хөдөлгөөнтэй матрууд байв. Мушгирсан үт бас хөвгчлөлтөө жирхнүүд байлаа. Мөн урт хүзүү данаашууд болон хуржигнан дуугардаг муурч хүртэл байлаа. Тэр өдөр бүх төрлийн амьтад Бурханаар бүтээгджээ. Өдөш болоод өглөө болов. Тэр нь 6 дахь өдөр байв. 6 дахь өдөр Бурхан онцгой нэгэн зүйлийг бүтээжээ. Хүнд хэрэгтэй бүх зүйл бэлэн болсон байв. Хээр талд хоол хүнс болон түүнд үйлчлэх амьтад байв. Тэгээд Бурхан бид өөрсдийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж дэлхий дээрх бүгдийг захируулъя хэмээн айлдав. Тэгээд Бурхан өөрийн дүр төрхөөр хүнийг бүтээж Бурханы дүр төрхөөр хүнийг бүтээжээ. Бурхан Адамд хэлсэн нь энэ цэцэрлэгээс юу дуртайгаа идэж болно. Харин сайн мууг мэдүүлэгч модны жимснээс идэж огт болохгүй. Хэрвээ чи түүнээс идвэл зайлшгүй үхэн хэмээн айлдав. Бас эзэн Бурхан хүн ганцаараа байх нь сайн биш учраас түүнд тохирох туслагчийг бүтээе хэмээн айлдав. Бурхан бүх араатан амьтад болон жигүүртэн шувуудыг Адамд авчирж өгөв. Адам тэр бүгдийг нэрлэжээ. Тэр маш ухаантай байсан учраас бүх амьтдад нэр өгчээ. Гэвч бүх араатан амьтад жигүүртэн шувуудын дундаас түүнд тохирох туслагч олдсонгүй. Бурхан Адамыг гүн нойронд давтуулжээ. Түүний унтаж байх зуур Бурхан хавиргаас нэгийг суглаа авч Адамын хавиргаар эмэгтэй хүнийг бүтээжээ. Бурханы бүтээсэн эмэгтэй хүн Адамд сайн тохирсон туслагч мөн байлаа. Бурхан 6 өдөрт бүх зүйлийг бүтээжээ. Дараа нь Бурхан 7 дахь өдрийг өрөөж энэ өдрийг амралтын өдөр болгов. Еден цэцэрлэгт Адам болон түүний эхнэр Ева хоёр Бурханы амласан төгс ад жаргалаар дүүрэн байв. Бурхан тэдний хангагч бас тэдний сайн найз нь байлаа. Амен. Бурханы гин гэж нэрлэдэг муу зүйлийг бид хийдгийг Бурхан сайн мэднэ. Гмийн шийтгэл нь үхэл юм. Бурхан бидэнд маш их хайртай. Тэрээр өөрийнхөө Иесусыг бидний гмийн төлөөс булган загалмай үхэлд тушаасан. Иесус дахин амилж мөнхийн улстай буцсан.
Одоо Бурхан бидний гмийг уучлж чадна. Хэрвээ та гмээсээ эргэхийг хүсвэл Бурханд хандан ийхүү хэлээрэй. Бурхан минь ээ, би Иесус миний төлөө үхээд дахин амьсан гэдэгт итгэж байна. Миний амьдралд орж ирээд миний гмийг уучлаач, тэгээд би шинэ амьдралаар амьдарч дараа нь тантай хамт мөнхөд амьдрах болно. Таны хүүхэд шиг таны төлөө амьдрахад туслаач. Амен. Иохан 3:16. Библи уншиж өдөр бүр Бурхантай харилцаарай. Бурхан бүхнийг бүтээх үед Бурханы үг Библиэс авсан түүх. Эхлэл 1:2. Таны үгсийн тунхаглал гэгээрүүлдэг дуулал 119:130. Зохиогч Эдвард Хьюз, найруулсан Боб Дэвис, Тами, уншсан Сувд. Илүү мэдээллийг www.bibleforchildren.org хаягнаас авна уу.